За телевизийн сэтгүүлчийн хувьд бол харагдах байдал нь зэгцтэй байх нь маш чухал байдаг. За тиймээс өглөөний хамгийн чухал ажлуудын нэг нь нүрээ будаад үсээ янзлуулах байдаг. Тэгээ тухайн өдөртөө бэлтэнэ. Хэрвээ мэдээний хөтлөгчөөр ажиллаж байх юм бол тухайн өдрөө 9 цаг, 11 цаг, 15 цагийн 30 минутын мэдээний өрөө хөтөлбөрт шууд эфирт ордог байгаа. За тэгээд 16 цагт мөн 30 минутын ярилцлагын цагийг хөтлөөд за ингээд тухайн өдрийн хөтлөгчийн ажил ерөнхийдөө өндөрлөгөө. Гэхдээ бүх цагийн эфир шууд явдаг учраас хүнээс маш их энерги шаарддаг, тэр хэрээрээ ядардаг, бас анхааралтай байхыг дээцэхтэй шаарддаг ийм ажил байгаа. Тэгээд бас харагдаж байгаа шиг тийм ч хэлбэр ажил бишээ. Хүмүүс аль зүгээр зурагтаар гараад одоо ингээд хэл хядбархан гэж зарим хүмүүс боддог. Гэхдээ ерөөхдөө тийм биш. Бүх талын мэдлэгтэй, мэдээлэлтэй байхгүй бол шууд эфир явж байгаа учраас ингээд маш их асуудлууд үүсэх эрсдэлтэй байдаг. Миний хувьд бол яг одоо суралцаал явж байгаа. 5 жил гаруй мэдээний сэтгүүлчээр ажиллаад одоо сүүлийн 1 жил орчим хугацаанд мэдээний хөтлөгчөөр 7 хоногтой зарим өдрөө зарим 7 хоногтой 1 өдөр, зарим 7 хоногтой 3 өдөр сууж ажиллаж байгаа. За 9 цагийн мэдээний өрөөгөө дуусаад дараагийн ажил маань болохоор радио дээрээ бас одоо мэдээллийн хөтөлбөр одоо бэлтгээд тэгээ хөтлөөд явуулдаг байгаа. За радиохоо бичлэгийн өрөөнд дараад ирсэн байна. Тэгээд радио дээр болохоор 7 хоног болгон подкастууд өгж байгаа. Тэгээд радио ньюс гэдэг өдөр болгон тодорхой хэмжээнд 10 минутын хугацаанд ер нь яг биднэрт хэрэгтэй одоо мэдээллүүд байдаг штэ, нэг тийм юм ингэрэ гэсэн заавал юм сенсац биш, тийм мэдээллүүдийг ерөөхдөө нь багцлаад тэгээд тэрийгээ ярьдаг ийм хөтөлбөр байгаа. Та нараас сонсоод үзээрэй. Сонсогчдоо Eagle радио 91.1-ийн 11 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. За телевизийн ажлаасаа гадна би Impact гэдэг октод нөхөрч хүн болон бэлгийн боловсрол олгох контент бүтээх төсөл одоо санаачлаад тэгээ жижиг төсөлтөө санхүүжилт аваад төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ энд харагдаж байгаа болохоор төслийн хамгийн ихний 1 сарын хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тухайн өдрөө тайлгнаж байгаа юм. Тэгээд сонирхуулахад 500 орчим октоос хэрэглэгчийн судалгаанд зориулаад судалгаа авсан чинь 50 гаруй хувь нь өсвөр насны охтуудад сэтгэл зүйн асуудал тулгамддаг гэж хариулсан. Тэгээ хамгийн ноцтой нь 500 гаруй охтуудаас 500 орчим охтуудаас 10 гаруй хувь нь бэлгийн хүчирхийллийн асуудал тулгамддаг гэж хариулсан. Тэгээд энэ бол бас нэлээд анхаарал татаж сэтгэл зовоосон ийм зүйл байсан. За тэгэхээр тэдгээр охтуудад одоо туслах зорилготой л энэ төслийг хэрэгжүүлж байгаа гэж хэлж болно. Одоо бэлтгэлээ базааж байгаа. Тэгээд одоо нэг 2 сар гаруй хугацаанаас эхлээд ерөнхийдөө төслөө яг нээлттэй танилцуулахаар байгаа. За энэ өдөр болохоор ерөнхийдөө даваа гарагтай адилхан мэдээний хөтлөгчөөр ажиллах өдөр маань байсан. Гэхдээ юуныхаа мэдээний шууд эфирийнхаа завсраар маргааш нь ямар мэдээ хаавар явах вэ, ямар сэдв хөндөж мэдээ бэлтэх вэ гэдгээ судалтын. Тэгээ зарим хүмүүс болохоор зүгээр сэтгүүлч нар хүний одоо зааж өгсөн редакцаас нь зааж өгсөн газар дээр очиод яриа аваад тэгээл ирээл тэрийг мэдээ олгодог гэж боддог. Тийм хүмүүстэй би айгүйх тарж исэн. Үгүй ээ, сэтгүүлчийн ажил бол маш их эрэл хайгуул, тэгээд маш их стресс. Тэгээд тэр хүнээс бүх юмаа ингээд зориулж ийж баг одоо 2-3 минутын мэдээг хийдэг өндөр ачаалттай юм ажил. Тэгээ яг ямар сэдвийг аль өнцгөөс нь тэгээд одоо аль талаас хинээс очиж яриа авах уу, тэр хүнтэйгээ яаж холбогдох уу гэд бүх зүйлээ тухайн сэтгүүлч өөрөө ирж хайж олж холбогдож тэгж хийдэг байгаа. Тэгэхээр маш их одоо хүчин чармайлт тэгээд ууштай байдлыг бол тухайн хүнээс шаарддаг ийм мэргэжил байгаа. Юу гэж яа. Зүгээр ингээ одоо юм бацхана санаа зарж байна. Тэр яг хэцүү юм байна. Одоо өөрийнхөө талаар юу ярих гэхээр ярих болдохгүй байхгүй да. Мэдээ ярих юм бол ингээд мэдээнд явахад жолоостойгоо явна. Жолоостой явахын тулд одоо бид нар үлзий туруул руу хол явах гэж байгаа учраас хэмжээнэ хийж явна. Хэмжээнэ дөрвиж аваад Хашаа хөлөө. Хүчийн тарал руу, морин тарал руу яваа. Тойруултал гэж ойлгоод байгаа шүү дээ. Зинаа би тэгэд явсаар байна. Гой дээрээ тавьсан. Хонхны яриа л тэмдэглэж байгаа л дээ. Хамгаалт дээр. Тэгээд
орох юм. Ликвид ороод. Наа чи машины аа. Энэ шиг машин таа. Тэ авах газараа ирдлээ хөрх. They ask you how you are, you just have to say that you're fine when you're not really fine, but you just can't get into it because they would never understand. За өнөөдрийн 2 мэдээгээ авъя. Супер такси. Хамаг талбайн бүхэн дээр ирсэн үү нэрээ. Хүн асуу унтаж байна баг. Үнэхээр ногоон байгууламж хэцүү гэдэг мэдээд. Зя би текст юм бичсэн. Одоо мэдээгээ энэ хүн хийж байна. Текстээ бичээд уншиж байгаа. Ол ажлаа хийж байна. Оролцоохоо мэрэгжлийн тамирчин буюу жокейг манай улсад бэлтгэж эхэллээ. Жокейн тамирчид бол уралцдаг. Манай улсад өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд жокейн тамирчдыг бэлдэж эхэлсэн